Орой минь төргийн үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн тодруулга болон эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн тодруулга болонд Орхон аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэрэгжилтэн Саруул Туяа Содном Дашнаар хэмжих хэрэгслийн тухай та бүхэнд одоо мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. За орой минь төргий. Орой минь. За тэгэхээр одоо Орхон аймгийн яг стандарт хэмжил зүйн хэлтсийн яг нөгөө одоо үүрэг ямар одоо чиг үүргийн дагуу ажилладаг талаар эхлээд ярилцъя гэж бодож байна. За орой минь. За бид хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, анхдагч болон ажлын эталоныг бий болгон хадгалах, тэдгээрийг ашиглах, улсын эталонтой дүүлгэн баталгаажуулах, хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтыг хийх, аж ахуйн нэгж байгууллагын хэмжилт зүйн ажлыг мэргэжлийн удирдлагаа хангах гэсэн чиг үүргийн дагуу ажилладаг байгаа. За манай хэмжилт зүйн лаборатори нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 3 мэргэжилтэн, нэг техникчтэй нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингээ үйл ажиллагаагаа явуулж байна. За бид хэмжлийн 6 төрлөөр буюу цахилгаан, эзэлхүүн, даралт, масс, температур, физик хэм гэдэг ийм 6 төрөл дээр шалгалт баталгаажуулалтыг, за 3 төрөл дээр цахилгаан, эзэлхүүн, массын хэмжлийн төрөл дээр ингээд шалгалт тохируулахын үйл ажиллагааг гүйцэтгэж байна. За Орхон аймгийн хэмжээнд яг итгэмжлэгдсэн болон тусгай зөвшөөрөл бүхий нийт 5 аж ахуйн нэгж байгууллагын нийт 18 хэмжилтийн лаборатори үйл ажиллагаагаа эрхэлдэг. За үүнд бол Эрдэнэт үйлдвэр, төрөмжт үйлдвэрийн газар, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрөмжт хувьцаат компани, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ, төрөмжт хувьцаат компани болон Эрдэнэт тус дулаан түгээх сүлжээ, орон нутгимжт хувьцаат компани. За мөн манай стандарт хэмжилтийн хэлтсийн хэмжилтийн лабораториуд ингээд үйл ажиллагаагаа явуулдаг. За Монгол улсын шадар сайдын 2023 оны 5 сарын 31-ний өдрийн 40-р тушаалын дагуу яг улсын хэмжээнд бид хэмжих хэрэгслийн нэгдсэн тооллогыг эхлүүлсэн. За Орхон аймагт нийт хэмжлийн 7 төрлөөр 110 мянган гаруй хэмжих хэрэгсэл байдгаас за яг манай хэмжил зүйн лаборатори жилдээ бол дунджаар нэг 10,000 орчим хэмжих хэрэгслийг бид шалгалт баталгаажуулалт тохируулгад ингээ хамруулан ажиллаж байна. За тэгэхээр яг хэмжих хэрэгслийн тухай ойлголт бас иргэдэд маш бага байдаг. Тэгэхээр хэмжих хэрэгсэл гэж яг юу хэлээд байгаа вэ? За хэмжих хэрэгсэл гэж яг нөгөө одоогоор хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн яг тоон үзүүлэлтийг тогтоох яг техник хэрэгслийг л ер нь хэлж байгаа. За би жоох энгийн үгийг тайлбарлах юм бол та бидний одоо өдөр тутамд ашиглаж байгаа цахилгааны тоолгор, худалдааны жин, даралтын аппарат, техникийн манометр гэл усны тоолгор гэх мэт ер нь хүн болго өдөр тутамдаа бол хэмжих хэрэгслийг бол өдөр тутамдаа ашиглаж байгаа л. За тэгэхээр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэхээр яг одоо юу хэлээд байгаа юм бол тэгэхээр за хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж яг хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсхийг ингээд эрх бүхий байгууллагаас тогтоох нотлох үйл ажиллагааг хэлж байгаа юм л да. За жишээ нь одоо иргэд бид ингээд сар болгон цахилгааны төлбөрийг ингээд хангагч байгууллага буюу цахилгаан түгээх сүлжээнээс ингээд нэхэмжлэх ирдэг шүү дээ. За одоо нэхэмжлэхтэр одоо та тухайн сард тэдэн одоо киловатт цагийн цахилгаан эрчим хүчийг ингээд ашигласан байна гэсэн ингээд мэдээлэлдэг. За тухайн хэмжих хэрэгслийг стандартын шаардлагад нийцсэн яг үнэн зөв ингээд бодиттой заалт байна гэдгийг л одоо бид ингээд хүнлэнгээс баталгаажуулж байгаа л энэ үйл явцыг баталгаажуулалт гэдэг байгаа юм. За тэгээ шадар сайдын 2021 оны 125 дугаар тушаалын дагуу нөгөө шалгалт баталгаажуулалтанд хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалтын дагуу хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын туршилтанд тэнцсэн хэмжих хэрэгслийг бид одоо стандартын шаардлагын дагуу баталгаажуулалтанд хамруулдаг. За тэгээд шалгалт баталгаажуулалтыг яг хэмжил зүйн төв байгууллага буюу стандарт хэмжил зүйн газарт яг улсын шалгагчийн эрх авсан ажилтан зөвхөн өөрийн харьяалагдах орон нутагт яг шалгалт баталгаажуулалтыг бас гүйцэтгэдэг. Одоо жишээ нь та яг Орхон аймагт тий одоо би бол яг Орхон аймгийн хэмжээндээ шалгалт баталгаажуулалтыг гүйцэтгэдэг гэсэн. За тэгэхээр манай энэ одоо хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын маань яг одоо хоорондын хугацаа нь одоо ямар байд юм бол манай стандарт хэмжлэлийн газрын даргын 2022 оны 3 сарын 30-ны өдрийн тушаалаар А58 гэдэг номертой тушаалаар энэ баталгаажуулалт хоорондын хугацааг журам гаргаж баталсан байдаг. Жишээ нь энэ дээр иргэдэд хамгийн нэн төрөнд байдаг нөгөө машинтай хүмүүсийн бензиний түгээгүр. Энийг 6 сард нэг удаа хавар намралтаа хоорондох хугацаа нь 6 сар гэдэг. Мөн бараан зах хаан энэ хүнсний сахууд дээр байгаа жингүүд ер нь дэлгүүрт байгаа жингүүд 40 хүртэл бүх жингүүд бас 6 сарын хугацаатай хоорондын хугацаанд шүүмтэй. За энэ дээр усны тоолоор айл бүхэнд байдаг 2-6 жил. Айл өрхийн яг айл өрхт байгаа 15
диаметртэй усны тоолоор бол 6 жилийн хүртэл хугацаанд нэг баталгаажуулалтаас нөгөө баталгаажуулалтын хооронд 6 жил. За цахилгааны тоолоор хэд 3-8 жилийн баталгааны хугацаатай. Иргэдийн ашиглаж байгаа тоолоор бас л 8 жил хамгийн уртаар нь байдаг. За энэ дээр нэмж хэлэхэд энэ хүнсний захууд дээр байгаа жин, дэлгүүрүүд дээр байгаа жин, ер нь энэ мөнгөн тооцоонд ашиглагдж байгаа жингүүд болон энэ түгээгүр, шатхуун түгээгүр ийм байгууллагууд энийг ашиглаж байгаа, хэрэгжилж байгаа бүх байгууллагууд, захууд, одоо шатхуун түгээх станцын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын манайх жил болгон гэрээ хийдэг, шинжилээд бүгдийн гэрээтэй энэ ер нь байгууллагууд бүгдээрээ гэрээтэй. Гэрээний дагуу ажил явагддаг 6 сар тутам. За бас нэг юм нэмэт хэлэхэд нөгөө энэ сүүлийн 4-5 жилд манай эрдэнэт барилгын ажил их хөрөмж байгаа. Гэт зурмгийн үйлдвэрүүдийн тогногч жин гэж одоо байна. Бүх одоо 10 жилийн өмнө 1-2 хүн байсан. Одоо бол 10 гараа явж 12 байна уу 13 ширхэг жилдээ ордог болсон. Тэгэхээр энэ зурмгийн үйлдвэрүүдийн тогногч гэдэг хорцны жин гэсэн үгтэй хайрган тэдээлгээл ингээл яг энэ жингүүдийг бас бүгдийн жил болгон бас л энэ нормтой хугацааны дагуу стандартын дагуу гэрээний дагуу шалгаж баталгаажуулалтанд хамруулж байгаа. За тэгэхээр яг ямар одоо хэмжих хэрэгслийг одоо баталгаатай хэмжих хэрэгсэл гэж үздэг вэ? За Монгол улсад яг Улаанбаатар хот бол нийт 21 аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсүүдэд одоо ингээд улсын шалгагч нар байдаг. За тухайн улсын шалгагч нь болохоор яг тус тусын хувийн дугаар бүхий юм лац тамга тэмдэг гэрчлэгийг яг зохих журмын дагуу ингээд ашигладаг. За тэгээд нөгөө шаардлага хангасан хэмжих хэрэгслийг ингээд баталгаажуулж ажилладаг гэсэн үг. За лацыг бол яг хэмжих хэрэгслийг дахин задаргаа оруулахгүй юм битүүмжлэх зоргоор лац бид нар тавьдаг. За гэрчлэгээ гэдэг нь болохоор тухайн хэмжих хэрэгслийн мэдээллийг буюу хэмжих хэрэгслийн загвар, хэв маяг, за төрөл, за тэгээд заалтууд байна, баталгаажуулсан огноо, дуусах огноо зэрэг мэдээллийг ингэж агуулсан юм үнэт цаас байдаг гэрчлэг гэдэг нь. За тэгээд баталгаажуулалтын лац тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчлээг өргөдүүлсэн, за хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу ингээд буруу заалтай хэмжих хэрэгслийг ер нь баталгаагүй хэмжих хэрэгсэл гэж үзэж байгаа юм. Тэгэхээр яг аж ахуйн нэгжүүдэд одоо анхаарах асуудлуудыг хэлж өгвөл за хэмжих хэрэгсэлтэй холбоотой. За яг аж ахуйн нэгжүүдэд гээд за сүүлийн үед Орхон аймагт шинээр ингээд барилга байгууламжил маш их хэмжээгээр ингээд ашиглалтанд орж байна. За хэмжих хэрэгслүүд буюу одоо яг шинээр ашиглалтанд орж байгаа барилга байгууламжлал бол ихэвчлэн ус, дулаан, цахилгааны тоолруудыг одоо шууд нөгөө баталгаатай Улаанбаатар хотоос эсвэл ингээд бүгд нарийн хятад ард улсаас шууд импортоор оруулж ирэх тохиолдлууд ер нь сүүлийн үед айгүй ихсэж байна л да. За энэ одоо энэ ихсэж байгаатай холбогдлоо би нэг 3 анхааруулга хэлье гэж бодлоо. За хэмжилзэн мэдээллийн за нэгдүгээр бол хэмжилзэн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн Монгол улсад яг ашиглахыг зөвшөөрсөн загварт орсон хэмжих хэрэгслийг сонгон авч хэрэглээрэй. За хоёрдугаарт бол хэмжих хэрэгслийг яг суйрлуулах эрх бүхий аж ахуй нэгж байгуулахаар нь суйрлуулаарай. Шууд ингээд дур мэдээд хувь хүнээр ч юм уу суйрлуулчихвал сүлд маш их асуудал хөрөнгө мөнгө ч юм уу те маш их цаг хугацаа алддаг шүү. За 3 дугаарт бол яг нэг анхдагч баталгаажуулалтыг Улаанбаатар хот юм уу эсвэл бусад орон нутагт ингээд гүйцэтгүүлээд одоо хэмжих хэрэгслээ тээвэрлээд Эрдэнэтэд ингээд авчирлаа шүү дээ. За тэгхийн бол суйрлуулахаас өмнө заавал шалгалт тохируулахад дахин хамруулаарай. Тэгэхгүй бол нөгөө одоо хэмжих хэрэгсэл чинь тоногд хөрөмжл байгаа шүү дээ. Дөргөлтноос ч юм уу ямар нэгэн асуудлаас үүсээд ингээд гэмтэл үүсч магадгүй. За тийм учраас ингээд шалгалт тохируулахад заавал дахин хамруулаарай л гэж хэлмээр байна. За иргэдэд одоо анхааруулах зүйл байгаа болов. За иргэдийн хувьд бол яг хэрэглэгчид бол угаасаа баталгаатай хэмжих хэрэгслэр ингээд төлбөр тооцоогоо хийж байна уу үгүй юу гэдэгт ингээд өөрсдөө яг хяналт тавих хэрэгтэй. Өдөр тутамдаа бид хэмжих хэрэгслийг ингээд угаасаа ашигладаг. За тийм учраас ингээд өөрсдөө яг хяналтыг тавиасаа гэж үзэж байна. За жишээ нь бол ингээд бүх худалдааны төвүүдэд одоо хяналтын жингүүд байгаа. За одоо ингээд та бид бүхэд ингээд зах дээрээс очиод 1 кг гурил будаа авсан ч гэсэндээ тухайн жингийн яг үнэн зөв зааж гинөө. За баталгаатай юм уу гэж асууж байна та. За үгүй гэд яхан бол үгүй гэдэг юм бол бүх худалдааны төвүүд төр хяналтын жингүүд бас давхар байрладаг. Та хяналтын жинг чөлөөтэй ашиглаж болно. За энэ гэж хэлээ та. За тэгэхээр яг одоо манай энэ хэмжилтийн одоо хэлтсийн маань яг энэ одоо жилийн зорилт нь юу байгаа вэ?
За бид 2025 онд бол хэд хэдэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Яг хэмжилзийн лабораторийн хувьд 25 онд манай хэмжилзийн лаборатори бол Монгол улсын урт хугацааны бодлого 2050 бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол хойд бүсийн жишг лаборатори болохын төслийн ажлыг яг эхлүүлсэн явж байна. За уг ажлын хүрээнд бид ингээд үе шаттайгаар нэлээд олон томоохон ажлуудыг хийгээд холбогдох хүмүүстэн танилцуулаад эталон тоног төхөөрөмж хүний нөөц гэдэг бүх одоо судалгаануудыг гаргаад ингээд холбогдох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна. За баярлалаа. Тэгэхээр одоо танай яг энэ лабораторитой холбоотой мэдээллийг иргэд одоо цахим орчноос ч юм уу хаанаас авах боломжтой байх вэ? За хэмжилзэн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бол masam.gov.mn гэдэг манай стандарт хэмжилзэн газрын вебсайт болон Орхон аймгийн стандарт хэмжилзэн хэлтсний Facebook хаяг байгаа. За Facebook хаягаар бол яг цаг тухай буюу мэдээллийг бол авч болно. За тэгэхээр өөр иргэдэд одоо дуулах шинэ мэдээлэл юу байгаа? За өнөөдөр бас баярын өдөр юм байна. За баярлалаа. За жил бүрийн яг 5 сарын 20-ны өдөр бол дэлхийн хэмжилзэн өдөр байдаг. Тухайн жилийн яг одоо юм сонгосон уриатаагаар ингээд дэлхийн хэмжилзэн өдрийг бол тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. За энэ жил бол бид яг метрийн хэмжил үүсч өгдсөний 150 жил яг дохиогоод за тэгээд хэмжил бүх цаг хугацаанд хүн бүрт гэсэн уриатаагаар бид тэмдэглэн өнгөрүүлж байна. За ингээд нийт үе үеийн хэмжилзүүчтэй дэлхийн хэмжилзэн өдрийн баярын мэндийг төвшүүлье. Иргэд та бүхэнд тодруулах болон хүрлээ. Та бүхэн оройг сайхан өнгөрүүлээрэй.